За Монгол Улсын боловсролын сургуулийн биеийн тамирын сургуулийн багш баярлах ахлагчтай манай баг биеийн тамирын сургалтанд хэрэглэж болох сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг одоо өөрсдийнхөө хүчээр хийсэн байгаа. За тэгээ энэ хэрэглэгдэхүүнүүд бол хоёр чиглэлээр ашиглагдана. За нэгдүгээрт нь бол дунд сургуулийн хүүхдүүд, янз бүрийн насны хүүхдүүд бид нарын энэ хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг өөр ашиглаж болохоор энэ боломжийг тооцоод дунд сургуулийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрт байгаа тэр агуулгад нийцүүлж хэрэглэж болохын дасгалуудыг сонгосон байгаа. За хоёрдугаарт нь болохоор янз бүрийн спортын төрлийн тамирчид бас спортын төрлийн онцлог тохируулаад энэ хэрэглэгдэхүүнийг яаж ашиглах вэ гэдэг энэ одоо онцлогийг харуулсан хэрэглэгдэхүүн хийсэн байгаа. За энэ хэрэглэгдэхүүн маань бас нэгдүгээр сургалтын хэрэглэгдэхүүн тавигдах аюулгүй байдлыг хангах энэ талыг бол тавигдах шаардлагыг бол анхаарч үзсэн байгаа. За хоёрдугаарт нь бол бас янз бүрийн хүүхдүүдийн нас хичээлэгчдийн бэлтгэлтийн түвшинтэй холбоотой за бас спортын төрлийн техникийн онцлогийг харуулсан ийм дасгалыг гүйцэтгэх боломжийг бол бид бүхэн бас тооцож үзсэн байгаа. За ингээд боловсролын сургуулиас одоо зарласан жижиг төслийн хүрээнд бас сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг баяжуулах, сургалтынхаа чанар үр дүн дээшлүүлэхэд одоо ашиглах боломж байна гэдгийг энэ хэрэглэгдэхүүнүүдээр харуулахыг бид нэр зорьсон байгаа. За ингээд хэрэглэгдэхүүн тус бүрээрээ ямар дасгалыг, ямар насны хүүхэд яаж хийж болох вэ гэдгийг одоо бид нарын одоо бичлэгээр үзүүлэх гэж байна. When the bass go boom. За та бүхэнд бид өөрсдийнхөө хийсэн хэрэглэгдэхүүнээс туулсан эвтэг шатыг одоо та бүхэнд танилцуулах гэж байна. За энэ шатыг маань одоо ямар ч биеийн тамирын багш дасгалжуулагч бол гарын доорх материал ашиглаад хийх бүрэн боломжтой. Энд шатаа дасгалыг хийснээр тамирчдынхаа болон хүүхдийнхаа одоо хурдны болон хөдөлгөөний эвслийнхэн чадварыг одоо хөгжүүлэх бүрэн боломжтой юм аа. За бидний хийсэн шат маань болохоор зэрэг босгоод саад болгочдөг, мөн эвхгээд авчдгаараа их онцлогтой. За шатныхаа нүд болгоныг 20 см-аас 2 м бол хордуулах бүрэн боломжтойгоор дасгалуудаа өгж олно. За одоо бидний одоо цахим одоо хичээлээс өсвөрийн насны хүүхдүүдийн буюу тамирчдын хийх дасгалыг та бүхэн үзэж танилцсан уу?
One time for your mind. When the bass go boom. When the bass go boom. За бидний дараагийн танилцуулах байгаа хэрэглэгдэхүүн бол янз бүрийн өндөртэй тавцангууд байгаа. За тавцангууд маань 30 см-аас эхлүүлээд 30, 40, 50, 60 гэсэн өндрүүдтэй байгаа. За тийм учраас жижиг тавцангуудын том тавцангууд дотроо хураагаад эвхэд хураахад бол бага цаа эзэлдэг байгаа. За эдгээр тавцангууд янз бүрийн өндөртэй учраас хүүхдийнхаа нас бэлтгэлжилтийн түвшинд нь тохируулаад тавцангаа сонгож дасгалаа гүйцэтгэх бүрэн боломжтой. За мөн энэ тавцангуудыг ашиглаад спортын янз бүрийн төрлийн тамирчид дасгалуудыг гүйцэтгэж болно. Жишээлбэл үсрэлтийн дасгалууд, мөн хүчний дасгалууд, за янз бүрийн тулалтын дасгалуудыг бас гүйцэтгэж болох юм аа. За ингээд дасгалуудаа танилцуулъя.
nigga.